За найзуудаа шинэ бүлэг эхэлж байна. Photoshop програмаас local printing буюу суурин хэвлэлтийг хэрхэн хийх тухай үзэх болно. За бид нар Epson Styles Photo R3000 гэсэн принтер дээр яаж тохируулах хийхийг энэ хэсгээс эхлээд үзэх болно. Мөн CMYQ өнгөний горим, Adobe RGB өнгөний горим, Epson стандарт sRGB гэсэн өнгөний горимнуудын тухай үзнэ. Дэлгэцийн тодорхол буюу monitor resolution хэвлэлтэнд хэрхэн нөлөөлөхийг бас үзэх болно. За жишээ нь нэмэгтэй түзүүний хэсэг гэрэлтүүлэлт буюу brightness багтаа байна. Өнгө тохируулах хэрхэн хийх тухай бас энэ хэсгээр үзэх болно. За эхлээд printer test файл буюу хэвлэлтэнд зориулж урьдчилаад бэлтжсэн нэг файлыг нээе. Дасгалын 14-р хавцнаас cornucopia of color гэсэн Photoshop хүрээлттэй файлыг нээсэн байна. За энд нэг эмэгтэй зураг байхаас гадна принтерийн үзүүлэлтийг шалгах зорилгоор дөрвөлжин бүр өөрийн гэсэн өнгө агуулсан ийм хоёр өнгөний хавтгай буюу дөрвөлжин одоо хүснэгт байна. Эхлээд image гэснээс image size гэсэн командыг дуудъя. Зургийн хэмжээ нь инчээр авагдсан ба нэлээд том хэмжээтэй зураг байна. Өргөн буюу W 12 инч, өндөр буюу H нь 9 инч харьцаатай байна. Олон улсын стандартаар A4 буюу форматтай зураг байна. Resolution буюу нягтралшил нь 1 инчт 360 байхаар байна. Нэлээд пиксел сайтай зураг байна. Cancel товчийг тавшин цонхыг хааж байна. Энд өнгөнүүдийн хоёр цуглуулга хүснэгт байна. Хамгийн ихний баганд өнгөнүүд RGB өнгөний моделийн үндсэн өнгөнүүд байна. За дээрээс эхлээд улаан, шар, ногоон, саяан буюу шар хөх, мажента буюу гүн ягаан гэсэн өнгөнүүд байна. За найзуудаа баруун дээд болонд өнгөний панелийг харъя. Энд HSB өнгөний модель бүхий слайдер байна. Бид баруун дээд өнцөгт зэснээс RGB sliders гэсэн сонголтыг хийнэ. За тэгэхээр найзуудаа red гэсэн слайдерыг 255 дээр тавихад улаан өнгөтэй болж ирж байна. R255, G0, B0 гэсэн утгатай үед зураг дээрх өнгөний панелийн эхний багны хамгийн дээд өнгө гарч ирсэн байна. За G утгыг 255 дээр тавихад R255, G255, B0 үед хоёр дахь өнгө буюу шар өнгө бий болж ирж байна. За ийм аргаар эдгээр өнгөнүүдийг гаргаж авах боломжтой байна. За хоёр дахь багныг үзье. Энд smoke буюу CMYK гэсэн өнгөний моделийн өнгөнүүд байгаа. За нэгдүгээр багантай адилхан улаан, шар, ногоон, номин цэнхэр, хөх, гүн ягаан гэсэн өнгөнүүд байна. За гүн ягаан буюу мажента үгийг 100 дээр. За дээрэс нь шар өнгийг бас 100 дээр тавихад эхний улаан өнгө гарч ирж байна. Хэрэв хоёр дахь өнгө бол шар өнгийг гаргая гэвэл мажентс буюу гүн ягаан өнгийг сулруулад 0 дээр тавина. За ийм байдлаар smoke өнгөний моделийг гаргаж авч болох нь. За 3 дахь баг нь болохоор хүний бие махбодын өнгөнүүд буюу англиар flesh tones гэсэн өнгөнүүдийг агуулсан баг нь байна. За 4 дахь баганд цагаанаас хар хүртэл шаарл, буурал, зэгэл өнгөнүүдийг агуулсан баг нь байна. Дараагийн өнгөний хүснэгтийг бид нар англиар Macbeth swatches буюу монголоор Macbeth-ийн өнгөний хавтан гэж нэрлэнэ. Энэ Macbeth-ийн өнгөний хавтанд хүний арьс, цэцэг навч зэрэг натурал зүйлийг бодоход зориулсан натурал өнгөнүүд агуулгадж байдаг. За давхаргын панелд элементүүд бүрд
давхарга үүсгэсэн тул та нар өөрсдөө шалгаж үзэж өөрчлөлт хийх боломжтой. За тэгэхээр найзуудаа энд эхний дөрвөлжин хэсэгт System Swatches буюу системийн үндсэн өнгөнүүд, хоёрдугаар дөрвөлжин хэсэгт болохоор MACVET Swatches буюу MACVET-ийн үндсэн өнгүүдийг агуулсан хүснэгтүүд байна. За Windows 9-ээс Layer Comps гэсэн командыг дуудъя. За энд хэдэн сонголтууд байна. All Swatches гэсэн төлөвийг сонгохдоо өмнөх дөрвөлжин дээр товшилт хийхэд идэвхжинэ. За өнгөний дөрвөлжингүүдийг цаад background өнгөнүүдээс ялгахын тулд саарл дэвсгэр хийж өгсөн байна. За тэгээ өнгөний дөрвөлжингүүд нь цагаан ураагаар тусгаарлагдсан байна. За ингээд энэ сонголтуудыг нэг нэгээр нь уртлын идэвхжүүлээд ямар байдалтай харагдж байгааг та нар харж байгаа бах. No Swatches гэвэл өнгөний автангуудыг харуулахгүй гэсэн үг байна. За найзуудаа натурал өнгөнүүдийн хүснэгт бүхий хэвлэлтэн зориулсан тест файлыг хэрхэн ашиглахыг бид нар энэ хэсгээр үзлээ.